Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд төргий. Итгэл радио эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнээр ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэндийг хүргэе. Тэгэхээр бид цуврал байдлаар явж байгаа Библийн дүрүүдээс суралцж байгаа. Өнөөдөр бас нэг чухал дүр үзэн. Энэ монголчуудын хувьд их чухал гэж бол бодож байгаа. Тийм болохоор та нэвтрүүлгээ сонссны дараа бусадтай бас хуваалцсана гэдэгт бол итгэлтэй байна. Тэгэлгүй яхаа. Тэгээд өчигдөр бид Лотын амьдралаас суралцсан шүү дээ, тий. Тэгээд сонголтын өмнө эрэхтэй Лот шиг хөнгөн бас нүдний хүслээр шийдвэр гаргах нь ямар хор уршигтай, тий. Хожим ямар их хор хөнөөлтэй, амьдралд ямар сөрөг нөлөөтэй талаар өчигдөр бид Лотын амьдралаас одоо харсан шүү дээ. Тэгээд бид үргэлжил ямар нэгэн сонголтын өмнө ирж идэг. Тэгээд тэр болгондоо таныг бас ямар нэгэн шийдвэр гаргахдаа эзний өмнө ирж эзнийг эхлээ сонсох тэр цагийг гаргадаг байгаасай гэж дахин ятгаж байна. Тэгээд суралцсан зүйлсээ таас бидэнтэй хуваалцаж агаарай. Тэгээд өчигдрийн номлын дараа ч гэсэндээ надад бас бодогдчихлаа. Бусдын яг нөгөө нэг дуудлага хийсэн сонголт замын дагуу дагалдаж явахгүй байх нь бас маш чухал талаар одоо бодчихлоо л доо. Тэгээд Лот болохоор зүгээр Авраамыг л дагаа явж байсан тий. Авраамыг бурхан дуудсан. Бурханы дуудлага Авраамд байсан, Лотод биш тий. Гэтэл Лот бурханы тэр дуудлагыг сонсолгүйгээр зүгээр Авраамын л дагаал зүгээр ингээд явж исэн. Тэгээд яг эзнийг сонссноо гэвэл сонсоогүй тий. Яг өөрөөхөө шийдвэр гаргаж сонголтыг хийж буруу замыг сонгосон шүү дээ. Тэгэхээр яг эзнийг сонсож бурхны дуудсан тэрэл замаар алхах нь ямар чухал вэ гэж бодож илаа. Тэгээд өчигдөр ч гэсэн манай нэг сонсогч маань асуусан шүү дээ. Дуудлага яг яаж мэдэх вэ? Яаж баталгаажуулах вэ гэсэн эзэн үгээ хэлдэг юм аа. Тэгэхээр бурхантай хувьчилсан тэр харилцаатай байхад эзэн таныг өдөртөн чиглүүлдэг юм аа. Цаанаасаа л нэг ингээ мэдэрдэг шүү дээ тий. Оо эзэн яг надад ингэж хэлж гин гэдгийг мэддэг. Тэгэхээр бурхан тантай ярьдаг шүү гэдгийг юмар тараа. Тэгээд өнөөдрийн үгийн цагаар ч гэсэндээ эзэн танд үгээ хэлж өдөртөн чиглүүлэх болтугай. Тэгээд яг л өөрийн замаараа эзэн чиглүүлсээр байдаг. Үнэхээр талархъя тий. Тэгээд нэг ийм зүйл байгаа. Дуудлага хэрхэн мэдэх вэ гэж сонсогч минь асуусан байсан. Дуудлага яг мэдхийн юм сонголт ирдэг байхгүй. Тэгэхээр ямар нэгэн таны амьдралд сонголт ирсэн бол тэр сонголтод үгүй гэж хэлэх сонголт байна уу, заа гэж хэлэх сонголт байна уу, хүлээх сонголт байна уу гэдгийг та тэр сонголт ирэх хүртэл бурхны үгийг хэр зэрэг зээжилж, бурхны хэр зэрэг мэддэг болсон, хэр зэрэг амьдрдаг болсон, хэр зэрэг ойлгодог болсон бэ гэдгийг чинь л шалгаж яадаг байхгүй. Хэрэв та бурхныг зөв мэдэж одоо ингэж амьдрдаг бол тэр сонголтод үгүй гэж хэлсэндээ хэдэж харамсахгүй. Босод хүмүүс бүгдээр ашигтай байх чинь гэж хэлсэн ч гэсэн. Тэгээ тэрний дараа та үгүй гэж би нэг Есүст хайртай байхын тулд би нүгэлд үгүй гэж хэлсэн гэдэг үгийг маш их сэтгэлдээ тээж явдээ. Хэрвээ тэр нүглийн суурьтай байх юм бол үгүй гэж хэлснийхаа дараа л та бурхан танд бэлдсэн тэр замаар алхаж эхэлнэ гэж. Тэгэхээр заа гэж хэлсэн болгон зөв сонголт биш шүү гэдгийг л өчигдрийн номлол дээр хэлхийг хүсэж байсан. Тэгэхдээ 10 минут гэдэг бол бага хугацаа шүү дээ. Тэгээд манай сонсогчд маань үргэлжлүүлэн бидний хуваалцж байгаа тэр түүхийг Библиэс дахин давтан уншиж эзэн танд юуг сануулж байна гэдгийг дахин нягтлан шалгаж үзээд тий. Эзний үгийн дагуу амьдраасаа гэж таныг ятгаж байна. Тэгээд энэ өглөө эзний өмнө хамтдаа ирж түн алтар магтаалык энэ цагт өргөцгөөе. Be
бодож явсан мөхөшгүй юм шиг өнгөрч явсан залуу насны минь бардам үеиг минь их эзэн та уучлаач. Намайг та дуудсан тэр цагаас хойш нартад би баяр хөөргийг мэдэрч нүрмэс сурсах тэрл мөчүүдэн баярын болон бимшлийн нүрмэс байсан Иесус хартаа би сэтгэлээсээ Иесус хартаа үнэн сэтгэлээсээ Иесус хайртай хайртай би сэтгэлээсээ хайртай би Иесус хайртай хайртай үнэн сэтгэлээсээ хайртай би Иесус хайртай хайртай би сэтгэлээсээ хайртай би Иесус хайртай хайртай сэтгэлээсээ хайртай би Иесус хайртай хайртай би сэтгэлээсээ хайртай би Иесус хайртай хайртай үнэн сэтгэлээсээ хайртай би Иесус хайртай хайртай би сэтгэлээсээ Иесус хайртай хайртай үнэн сэтгэлээсээ би Иесус хайртай би сэтгэлээсээ би Иесус хайртай хайртай үнэн сэтгэлээсээ Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За өнөөдөр бид нар хамтдаа шуналтай Балакийн талаар үзнэ. За Балак гэдэг нэг бөө байсан. За тэр бөө бол бортны талаар мэддэг бөө байсан баг. Тэгэхээр бид нар нэг ийм зүйлийг ойлгож авах хэрэгтэй. За юуны өмнө ишлээ уншия. Тоолго номын 22-ийн 34 дэх ишлэл. Балаам эзний тэнгэр элчээд таныг зам дээр миний эсрэг зогсож байсныг мдээгүй учраа би нүгэл үлджээ. Тэгэхээр тань таалагдахгүй байвал би болцох болно гэж хэлсэн байна. Бид нэг зарим зүйлийг ойлгож авах хэрэгтэй байна. Тэрний үхээр бурхан байгаа бол муу сүнс байна. Муу сүнс байгаа гэдэг чинь ямар ч ёстой вэ гэхээр яг үндэ бид нар муу сүнсний боолчлолд байжгаад тэгээд Есүс Христ бидний төлөө тэр боолчлоос аврахын тулд бүр загалмаа дээр хадагдан алагдаж тэгээд тэр урсгасан тусаараа бидний гэм нүглийн үрийг төлж биднийг чөлөөлж тийм зүйл болсон гэдгийг бид нэр ерөөсөө мартаж болохгүй. Тийм болохоор муу сүнс байдаг, муу эрийн сүнсний нөлөөнд байдаг хүмүүс байдаг. Муу эрийн сүнс тэнгэр элчийг харагдаж чаддаг. Муу эрийн сүнс хүмүүсийг мэхэлж чаддаг. Муу эрийн сүнс хүмүүст энэ дэлхий дээрх амжилт гэж ойлгогддог зүйлүүдийг өгөж чаддаг. Муу эрийн сүнс хүмүүст одоо юу гэдгийг энэ дэлхий дээрх
нарийн ухаан гэж одоо тэр Египтэд яригдчихсэн тэр зүйлүүдийг бас өгөж чаддаг те. Одоо зайл өгөж чаддаг, сэргэлэн байдлыг өгөж чаддаг те. Одоо юу гэдгийг авьяас чадваруудыг эрх мэдлийг өгөж чаддаг гэдгийг бид нар бол яг бодож байгаа. Тийм болохоор бид нар янз бүрийн бурхан итгэдэг хүмүүст л хүч чадал байдаг, итгэдэггүй хүмүүст ямар ч хүч чадал байдгүй гэдэг тэр ойлголтоо бол арах хэрэгтэй. Хүч чадлууд байдаг энэ тэнд хүмүүс, авьяас бэлгүүд байдаг энэ тэнд хүмүүстэй янз бүрийн одоо юу гэдгийг одоо бэлэг авьяасууд гэж яригддаг шүү дээ. Одоо юу гэдгийг юм хүм ярих марих өнгөрснийг ярих марих гэдэг ч юм уу те. Тийм зүйлүүд хүмүүст байдаг гэдгийг бид нар мэдчих хэрэгтэй. Тоолго намын 22-ын 34 дэх бүлэг дээр Израильчуудыг хараалгахыг хүссэн. Тэгэд нэг бөөд одоо мөнгө төлөөд Израильчуудыг хараалгах гэсэн. Тэгэхээр бид нар нэг ийм зүйлийг маш сайн бодож үзэх хэрэгтэй болж байгаа. Хүмүүс бурхны талаар сонссон хэрнээ хүмүүс бурханд итгэх сонголтыг биш. Харин түүнд итгэдэг хүмүүсийг унгах, үзен ядах, тэднийг байхгүй болох, тэдний итгэл үнэмшлийг байхгүй болох, тэдний дагж байгаа зүйлийг байхгүй болох, тэднийг доромжлох тийм үү? Тэднийг харах, тэднэр дээр хүмүүс битгий нэмэгдээсэ гэж хүсэх, хүмүүс битгий Есүст итгэхээсэ гэж хүсэх. Тэр тал руугаа эргэж байгаа нь их гайхалтай асуудал байхгүй. Есүст итгэсэн нь юу нь буруу юм бэ? Гэтэл Есүст итгэхийн эсрэг хүмүүсийг боочлол байлгахыг хүсдэг худал хуурмгийн эцэг болсон одоо муу ярийн сүнс бол хүмүүст бол яг тийм юу өгдөг ба. Яагаад намайг үзэн ядаад байгаа юм бэ гэдэг ингээд хэлэхлээр чамтай хамт байхад ядаргаатай. Чи дандаа л болохгүй те. Наадах чи ингэж хийж болох. Ингэх юм бол ингэх юм бол хүн чи нэг л удаа амьдрах юм чинь те. Алдаж онсон ч хамаагүй одоо те. Одоо юу гэдгийг өөрийнхөө хүнжлийнхээрээр хөлөөж игээд эсвэл хүссэн зүйлээ хийх боломжтой үедээ эсвэл залуу наснда хиймээр байгаа зүйлээ хийгээд амьдраад тэгээд яах вэ тэгээд үнэхээр ингээд харамсалтай санагдаад байвал өдөл насандаа ингээд бурхны өмнө гимшээд бурхан ч байж л хэдийн бол уучлж л хэдийн бол гих мэтлэн байдлаар хүмүүс бол аяг ярьдаг гэж. Гэтэл нэг зүйл байгаа. Авралын өдөр бол өнөөдөр юм аа гэдгийг би өнөөдөр та бүхэнд хэлмээр байна. Авралын өдөр бол өнөөдөр юм аа гэж. Балаам эзний тэнгэр элчид хандаа таныг зам дээр миний эсрэг зогсож ясныг мдээгүй учраас би нүгэл үлджээ. Тэгэхээр тань таалагдахгүй үед би буцгаална гэж хэлсэн. Энэ 22 дугаар бүлгийн 12 дугаар зүйл дээр чи тэдэнтэй хамт явах ёсгүй гэж эзэн алидий хэлсэн байсан баг. Бид нэр хинтэй хамт байж болохгүй. Хиний эсрэг зогсож болохгүй. Хиний талаар хамаа намаагүй ярьж болохгүй гэдгээ мэддэг хүмүүс. Бид нар бурхантай холбоотой зүйлүүдээр бид нар болгоомжтой эмээх сэтгэлтэй байх хэрэгтэй. Нэг Есүст итгэдэггүй найз маань намайг цуглаанд явсаар байгаа гэдгсэн чинь бүр амьдралаа үрж дуусах юм аа. Тэгээ чиний тэр бурхан чинь идэр гэдэг өнгөт би санахгүй. Хөөе. Монголчууд бурхантай холбоотой юм дээр болгоомжтой ярьдаг шүү. Чи одоо өдийн насан дээр бурхантай холбоотой юм дээр ийм хаанг ингэж ярьж болох уу? Гэтгсэн чинь за тийм ээ заавчлаарай гэдэг ч гэсэн байхгүй. Тэгэхээр бид нэр энэ бурхны талаар өөртөө бурхнаас эмээдэг амьдралаар амьдрахгүй бол хүмүүс ч гэсэн бид нар юу гэж ойлгох вэ гэхээр гим нүглийг нь уучлахаар эдгээр юунаас яахаа байгаад юунаас ч эмээхэ байцдаг тийм учраас тэр бурхны нь одоо юу гэдгийг нөгөө бурхны биднэрт тавьдаг нэг юм ариун амьдралын юм шалгуур байгаа шүү дээ Тэрний тулд биднээс бурхнаас эмээх дуулууртай төрс тэгэхээр Христээр дамжуулан биднийг аварсанд нь талархан амьдралаар амьдрах хэрэгтэй байдаг байхгүй. Гэтэл хүмүүс бол яадаг вэ гэхээр бид нар ингээд айгүй эрхчлөөтэй болсон, айгүй хамаагүй болсон бүр ингээд амар том арт талтай болсон, том өмгөөлөгчтэй, ивэн тэтгэгчтэй болсон хүмүүс шиг бид нар бас дор зоргоороо бас амьдрдаг нь зарим хүмүүст буруу ойлголтыг өгдөг байдаг. Бурхан Мөсегээр дамжуулан Египтэд 10 гамшигыг өгөөд Израильчуудыг авран гаргасан. Энэ бол үнэхээр гайхалтай үйл явдал байсан. Бурхан Йошуагаар дамжуулаад Израильчуудыг Канаан газар руу хөтлөн дагуулж 33 хааныг өвдөг сөхрүүлсэн. Тэр 33 хаад ямар итгэл үнэмшилтэй байсныг бол заримыг нь бол тэмдэглээгүй боловч тэдний бүхэл итгэл үнэмшил Бурханд итгэдэг Йошуагийн тэр ардан зогсож байгаа Бурханы өмнө бол бүгд бол сөгдсөн байгаа.
Тэдний бүхий л итгэдэг зүйлүүд нь буруу байсан гэдгийг Йошуагийн амьдрал тэдний өмнө харуулж өгсөн. Харин Йошуа ямар амьдралаар амьдсан мэхээр нэг удаа нэг хот руу дайрахдаа Бурханаас асахгүйгээр дайрдгүй л байсан байхгүй. Тэр Бурханы өмнө нүрээрээ унаад эзэн минь ээ яасан бэ? Би юу буруу хийсэн бэ? Эзэн минь ээ яах вэ? Асуудаг байсан баг. Тооллого номын үеэр яг энэ Баламын энэ хараах захиалга авсан Баламыг явж явах үед эзэн Баламыг Израильчүүдийн нэг биш гэж бол үзэлгүйгээр түүнд бол хэлсэн баг. Чи тэдэнтэй хамт байж болохгүй. Чи ийм юм хийж болохгүй гэж. Тэгэхээр эндээс бид нар нэг зүйлийг ойлгож байна. Бурхан Христэд итгэдэг хүмүүсийг ч гэсэн хайрладаг. Бурхан өөр итгэл үнэмшилтэй хүмүүстэй ч гэсэн ярьдаг. Бурхан өөр итгэл үнэмшилтэй хүмүүсийг буруу зүйл хийгээд авчихт нь бас болиул зогсоохыг хүсдэг. Бурхан тэднийг өөрлөгөө ойртуулсаар нэг л өдөр сайн мэдээ тарааж тэднийг авардаг. Тэднийг нулимс зүрхний шархны идэгрэл хүндгцүү дурсамжаа даван гарах бас өвчин зовлон тэр бүх зүйлээ давж гарах уучлагдах гэх мэт энэ гайхамшигыг Бурхан хийдэг. Урд нэг удаа ярьжсэн боловч дахин ярмаар яг энэ зэгтээ санагдсан зүйл бол юу гэвэл Бурхан таныг байгаагаараа байгаасаа гэж хүсдэг. Бурхан Баламыг бөө чигээрээ үлдээсэ, шуналдаа чигээрээ үлдээсэ тэ хүмүүсээс мөнгө аваад хүмүүсийг хараадаг нэгэн битгий болоосаа хүмүүсээс мөнгө авахгүй байсан ч хүмүүс үнэлэхгүй байсан ч тэ хүмүүсийг өрөөдөг хүн болоосаа гэж Бурхан хүсдэг байсан гэдгийг бид мэдж байна. Зарим хүмүүс Библийн одоо юу гэдгийг хүнд ишлэлүүдийг тэрүүгээр нь ингэж ашиглахыг илүү дээр үздэг. Жишээ нь би та нарын хараасны харааж, уучрас өршөөснийг өршөөнө гэж тэ. Тэнгууд хараах сонголтыг илүү хийх гэдэг. Бид нэр ерөөх сонголтыг илүү хийдэг байгаасай. Балам шиг хүмүүс ч гэсэн боломж хэрэгтэй байдаг. Баламыг шуналтай амтан одоо мөнгө аваад израильчуудыг харахаар явж гин тэ гэдгийг бол бүгд мэдчихсэн боловч түүний хинч зогсоохгүй хахад түүний ард түмнээ хараалгах гээд байгаа Бурхан харин түүнд хайртай байж түүнийг зогсоохсон баг. Бурхан илжгийг хүртэл ярьсан. Тэгэд Бурхан илжигээр дамжуулаад ярьсны дараа тэгж. Таныг зам дээр миний эсрэг зогсож ирснийг би мэдээгүй. Тэгээд нүгэл үлдээд гэж. Тэгэхээр би тань таалагдахгүй бол би буцъя л та гэж. Тэгэхээр нэг зүйлийг бид нэр эндээс сурах хэрэгтэй. Бид нар Баламыг бөө байсан гээд Баламд ламаата түүх гэж бол бодож болохгүй. Их олон итгэгчид юмтаа тулгарх үедээ л өөрийгөө эсвэл Бурхан болиулсны дараа л буруу байсан гэдгийг чи мэдсэн гэж. Юу буруу вэ гэдгийг бидэнд Библи заасаар байгаа. Ямар сонголт хийх ёстой вэ гэдэг Библи бидэнд заасаар байгаа. Дуулал 119:11 дээр юу гэж яддаг лээ дээ. Таны эсрэг нүгэл үлдэхгүй тулд таны үгийг зүрхэндээ хадгалаа гэдэг үг байдаг баг. Чи тэдэнтэй явах ёсгүй. Чи тэдэнтэй явж болохгүй. Чи нийгмийн хүмүүсийн хүндэтгэл, шагнал эсвэл одоо юу гэдгийг те өөрийнхөө чадaltaа гэдгийг батлахын тулд хин нэгний өмнө нотлохын тулд хин нэгний басааг гаргахын тулд чи явах ёсгүй. Чи зарим авьяас бэлгээ үнэлэх шаардлагагүй. Чамд байгаа зарим авьяас бэлгч чинь үн цэнгүй биш боловч үнэлээд байх шаардлагагүй хүмүүст үнгүүгээр өгөх ёстой зүйл. Чи үнгүүгээр авсан зүйлээ үнгүүгээр өгөх ёстой. Тийм болохоор чамд эрдэм мэдлэг байна уу? Чи түүнийгээ хуваалцах ёстой. Чамд эд баялаг байна уу? Чамд хадгалуулсан. Чи түүнийгээ хуваалцах ёстой. Чамд бэлэг авьяас байна уу? Чамаар дамжуулаад тийм бэлэг авьяасгүй, тийм наана цаанаа ойлгохгүй хүмүүсийг өөрийнхөө талд байлгахын тулд зөв замаар явуулахын тулд чам тэр авьяас бэлгийг өгсөн. Чи хуваалцах ёстой. Чи надаас өгөгдсөн бэлэг авьяасыг ашиглахаасаа өмнө түүнийг ямар байдлаар ашиглах вэ гэдгээ асуугаарай. Би түүнийг өгсөн нь зарим ихэвчлэн үнгүүгээр өөрийнхөө ард түмний төлөө хэрэглэхийн тулд юм. Даруй байгаарай. Баламаас сурах эхний зүйл бол даруй байх байхгүй. Түүнд харах чадал байгаа боловч Бурхан түүний зүрх сэтгэлийн мохорт бусдыг өрөөж чадах тэр бэлэг авьяасыг хатгалж ирсэн байна. Гэтэл тэр буруу сонголтоо хийгээд одоо харахын тулд явж байгаа. Тийм учраас гаднаа дуулгартай оловч дотроо тэр урвцсан байсан гэж. Тэгэхээр бид нар нэг зүйлийг ингэж сан. Эзний үг зам дээр бас бидний сэтгэл байх хэрэгтэй. Бид нар
зам руу гарахаасаа өмнө л яагаад зам руу гарч байгаагаа мэдэх хэмжээний эзний талаар, эзний зүрх сэтгэл, эзний одоо тэ үгийн талаар мэдлэгтэй болсон байх хэрэгтэй. Та одоо бид нар баг байхад дайралцаа үг гэдэг үстэй. Зулган чиний чинь 6 шүлэг байна уу гэл ингээл тэгдэг үстэй те. Таны зүрхэнд, таны одоо сэтгэлд, таны бодол санаанд, таны амьдралын мөрдлөгт эзний хідэн үг байна вэ гэдгийг та бодож үзээрэй. Тэр танд байгаа эзний үгүүд нь хүмүүсийг өрөөхийн тулд байна уу эсвэл өөрийгөө өмөөрхийн тулд юм уу эсвэл гэр нүглээ далдалж халахлахын тулд байна уу гэдгийг та бодох хэрэгтэй. Эзэн өнөөдөр тантай ярихын тулд балам дээр ашигласан шиг заавал ямар нэгэн гайхамшигыг үлдэх шаардлагагүй. Ягаад гэвэл Есүс Христийг загалмаа дээр өгөхөөс илүү өөр ямар гайхамшиг байна гэж нүгэлтэй хүний төлөө Бурхан царанган цайртай үгээ өгөх шиг. Тиймээс эзний үг таны амьдралын зам дээр ингээд байх биш. Та тэр замаар явахдаа зүрх сэтгэл дотроо байгаа тэр эзний үгийг ашигладаг байгаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр балам бол яасан бэхээр миний эсрэг та зогсож байгааг би мдээгүй гэж хэлсэн. Тэр мэдчихсэн. Гэхдээ тэр сайн ойлгоогүй байсан баг. Тэр Бурхны ард түмэнтэй хийсэн ард түмэнтэйгээ хамт байгаа тэр ялалтуудыг сонссон гинэ. Тэр Бурхны эсрэг хүмүүс амжилт олохгүй гэдгийг мэдчихсэн хэрнээ алт мөнгөний төлөө израилчуудыг харах сонголтыг авсан. Гэхдээ тэр дараад нь эзэн үнэхээр өөрт нь ч гэсэн анхаарал тавьдаг гэдгийг мэдсэний дараа тэр харахын оронд ерөөх зам руу орсон баг. Бидний зарим хэдэж өөрчлөгдөхгүй гэж бодож исэн тэр шуналтай хатуу сэтгэлтэй тэр хорон муу хүмүүс эзний хайр инэрлийг хүртэж хизээ нэгэн цагт огт өөрхөн болсон байхыг бид харах болно. Тийм учраас бид эзний эсрэг нүгэл үлдэхгүй тулд эзний үгийг зүрхэндээ хадгалдаг байх ёстой. Баламаас сурах ёстой зүйл бол энэ л байгаа юм аа. Awatani bibishele setegi
бид нэр үгийн цагаараа тооллого номын 22 дугаар бүлгийн 34-р ишлэлээ суралцлаа. Балаам эзний тэнгэр элчэд таныг зам дээр миний эсрэг зогсоож байсныг мэдээгүй учраас би нүгэл үлджээ. Тэгэхээр танд таалагдахгүй байвал би буцаагаална гэлээ. Хэмээх ишлэлээс бид шуналтай шашинтан Балакийн талаар суралцлаа шүү дээ. Бурхан биднийг бузар муу замаар явах үед маш олон үйл явдлуудаар дамжуулж гимшүүлэхийн тулд сануулж байдаг юм аа. Энэ үед бид Бурханы өмнө өөрсдийгөө ажиглан харж сэтгэлдээ нуугдсан бузар мөг гимших хэрэгтэй. Тэгэхгүй бол Баламтай адил шунал хүсэлд нүдэн сохорвол Бурханы хатуу шийтгэлээс зайлж чадахгүй шүү. Баламын сэтгэл зүрхэнд дэлхийг хайрлсан сэтгэл дүүрэн байсан. Энэ цагт та зүрх сэтгэлээ нэгтлэн харж нэг шалгаарай. Бидний амьдралд их бага үйл явдлуудаар дамжуулж сүнслэг аюулгүй байдлыг мэдрүүлдэг Бурханд талархан урагшилцгаая. Тэгээд хамтдаа эзний өмнө ирж залбирах цагийг гаргацгаая. Эхэзэн минь өгөөмөр уучлалт түргэн яардаг, биднийг аврахыг хүсдэг. Биднийг илүү их хайрлж өөртөө илүү ойр дотн байгаасаа гэж хүсдэг хайр инэрлийн Бурхан минь. Заримдаа буруу сонголт хийж, өчөөхөн зүйлээр таны маш том зүйлийг сольж байсан бол, бид буруу сонголтыг хийж байсан бол, бид учиргүй шунаж тэмүүлэхгүй ч гэсэн бид ашиг гарч буруу сонголт хийж байсан бол, таны мэлмэд таалагдахгүй зүйл хийж байсан бол, энэ цаг мөчид та биднийг уучлаач. Биднийг тийм замаас буцахад туслаач. Тийм зам руу эхнээсээ орохгүй байхад туслаач. Тийм зам руу орохгүй гэдгийг мэддэг таны талаарх өргөн мэдлэгтэй байхад туслаач. Таны арт түмэн мэдлэггүйгээсээ болж мөхдөг бол миний амьдралд мэдлэггүйгээсээ болж хийсэн зүйл өөрийнхөө гэр бүл болон өөрийнхөө хайртай хүмүүсийг тэр зам руу чирж оруулсан буруу алхам, буруу шийдвэр байхгүй байхад тусалж өгөөч. Таны хайрыг та биднийг аврахын тулд царын ганц үгээ өгөөгүй байхад, өгсөн байхад таныг бид юугаарч солихгүй байхад туслаач. Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энд хүрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт өглөөг эхлүүлсэн сонсогч танд баярлалаа. Маргааш эргээд энэ цагтаа уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурханы хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрэлээ.